За бид хөгжмийн зохиолч Эрдэнэцэнгийн Батэрдэн гэдэг энэ агуу авислаг хөгжмийн зохиолч ахыхаа нэг сайхан дуу болох ээжээ би харж явна гэх энэ дууг дахин сэргээх болон клипжүүлэх ажлыг хийгээд та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд ээжээ харж явна дууны түүхэл бол сонингийн өнцгтөрөөс дэндийн продюсерж байгаа энэ ээжээ хөөний харж явна гэсэн шүлгийг олж энэ дуугаа анх зохиож 89 оны морин ураар орж энэ дид барин билүү тусгай байрын шагналыг хүртчихсэн энэ дуу байгаа. Энэ дуу маань болохоор анх мэндэлсэн цагаас хойш үе үеийн сайхан дуучдаар ингээд тасралтгүй дуулагдаад явж ирсэн дуу байдаг. Батэрдны хөгжим ээлжээ би харж явна гэсэн энэ сайхан дуу миний хамгийн анх дуулж исэн зохиолын дуу юм л да. Ингээ 1989 онд би анх энэ дуу дуулж исэн. Анх би энэ дуу дуулж исэн та маш их баярлж авд юм аа. 2005 онд энэ дууг дуулах хүсэлтийг Батнадаа тавиад дуулсан. Олон тоглолтын дээр олон удаа энэ дуугаа дуулаа явж байхад хүн болгоны зүрх сэтгэлд хамгийн их ойрхон байдаг. Ийм дуу болж чадсан байсан. Тэгээ миний шилдэг сайхан дуулахыг хүсдэг дотоод сэтгэлд маань хамгийн их ойрхон байдаг уран бүтээлүүд маань нэг л Монгол Улсын соёлын тэргүүний ажилтг хөгжмийн зохиолч Батэрдний дэндүүн бүрүүд орж байгаа шүлэг ээжээ би харж явна гэж энэ одоо дуу. Тэгээд энэ удаа бид болохоор үе үеийн алдартай дуучид Ахмад жүжигчид болоод төгсгтэн хамтлаг мөн өнөө цагийн одоо авиачлаг дуучидтайгаа хамтраад ингээд илүү өргөн цар хүрээг ажиллуулахыг зорж ажилласан. Батэрдэн ахыхаа энэ сайхан уран бүтээлийг бид нар яг өөрсдийнхөө жанрт оруулж, өөрсдийнхөө дууралтанд хөрвүүлэн найруулж шинээр тоглосон байгаа. Тэгээд энэ уран бүтээлд маань бид нартай хамтарч Монгол Улсын ардын жүжигчин Цэрэн Давг ах маань тэгээд Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ Цэцэг, Батэрдэн мөн Төмөн Өлзий, Идэр Жавхлан Увертур хамтлаг бид нартай бас хамтарч энэ уран бүтээлд оролцсон байгаа. Өөрийнх нь зохиосон нэг дуу байгаа. Тэр дуунд нь нэг шүлэг уншаад та чи тэглгүй явах вэ? Тэр дууг ингээд сонсоход их тийм хүнд хүрх тарна. Их зөөлөн өөрөө ч их дөлгөө хүн байсан да. Тэгээ тэр чанараас тэгж гарч ирдэг юм уу? Ер нь нэг тийм ярих яриан хүртэл мэдлэхээс эхлээд хөгжим гэдэг тэр чанар тэрэнд шингэсэн ийм хүн байжээ гэж. Эргээд олон сайхан залуучуудтайгаа нийлээд энэ дууг эргүүлээд одоо ингээд 3 дахь удаага Монголын ард түмэн та бүхэнд ингээд өргөн барьж байгаа шинэ төлөөс их баяртай байгаа. Ээж хүний дотоод сэтгэлд байдаг хүү ээжигээ бодсон тэр гайхамшигтай зүйлүүдийг сэтгэлдээ шингээсэн. Энэ дууны утга учирыг бол яг үнэндээ их нутгаас яг хол байхад илүү их бодож баг өөрөө ийм дуу дуулсан юм уу гэж нулимс гаргаж ирсэн үе ч надад байгаа. Манай хамтлаг энэхүү дууг дуулсандаа нэгдүгээрт хамгийн их баяртай байна. Яагаад гэвэл ээжийн дуу маш их ховор байсан. Эдний ээжийн дууны 3 дахь дуу маань байгаамаа. Тэгээд энэ дуун дээр маш олон ялангуяа залуу уран бүтээлчид оролцсон. Хуучин баг ийм дуунууд ер нь ховор бах. Яагаад гэвэл эсвэл дуэт, эсвэл хамтлаг бод байдаг болохоос нийлсэн ийм олонний уран бүтээл ялангуяа ийм ээжийн дуун дээр бол ховор байдаг шиг санагдаж байна. Ээжээ би харж явна гэж энэ гайхамшигтай дуу гэхээс илүүтэй энэ сайхан бүтээлийг бас өөрийнхөө хувь нэмрийг оролцуулж бас уран бүтээлийнхаа урын санд нэмсэндээ туйл их баяртай байна. Хоёр агуу уран бүтээлчийнхаа дууг одоо бид бүхэн бас ингэж хамтран одоо уран бүтээлчтэй дуусандаа маш их баяртай байдаг. Тэр дундаа одоо яг энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Өсгтэн хамтлагийнхандаа бас баяр хүрхэн зүйтэй байх. Тэгээд энэ ташрамд хэлэхэд энэ уран бүтээлд хамтарч оролцсон одоо бүх уран бүтээлчтэй Өсгтэн хамтлагийн зүгээс одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ клипийг бүтээж байгаа та бүхэнд ч гэсэн чинслээс их баярлж байгаа. Хүн байж амьдрах тэр орчлон дээр өөрийнхөө хийж бүтээх ёстой тэр зүйлийг л хийж бүтээж чадсан найзынхаа өмнөөс Монголын ард түмэнд чинслээс их баярлж байгаа бас дахин илэрхийлмээр санагдаж байна. Ижид нь уртнаас удаан жаргалыг хүсье. Ах トゥ амраг садан таньдаг хүн бүхэнд нас аз жаргалыг хүсье гэж хэлмээр байна. Надад бол ажил мэргэжлийн хувьд тэр ойрт боломж олдоогүй ч гэсэн энэ богинохон зайд надад үлдээсэн мэдрэмж сэтгэл юу вэ гэвэл энэ хүн бол Монголын хөгжмийн урлагт хөлмах хөхүүр аригтай эр хүн байжээ л гэж. Ийм л бодол надад үлдээгээд л
явсан да энэ сайхан хүү. Ах маань маш олон тайз дэлгэцийн бүтээлийн хөгжмийг бичсэн. Би бол өөрөө ахтайгаа хамтарч хөвгөлтөн кино хийн. Хөвгөлтөн киноныхаа хөгжмийг анхаараа бичүүлнэ гэж асар их мөрөөддөг байсан боловч яг амьд ах цагт нь амьдсангүй. Гэхдээ ах маань асар их хөгжим бичиж үлдээсэн. За тэгээ бид бүхэн энэ гайхамшигтай авяаслаг ахыхаа амьд сэрүүн ахуудад тойрвсон олон сайхан бүтээлээс нь сорчлоод авахд л нэг байтугай одоо киноны хөгжим болохоор тийм сайхан бүтээлүүдийг тойрвж үлдээсэн байт юм аа. Тэгээд энэ дуу маань болохоор зөвхөн нэг энэ дуун дээр клип хийгээд сэргийх гэдэг энэ ойлголт биш юм байна. Энэ болохоор үндсэндээ бид бүхний санаачлаад хийгээд явж байгаа одоо Чингис хааны маань түүхээр сэтвэлсэн анимашн хөгөлтийн киноны саундтрек болгон мэдлж байгаамаа. Энэ дуу бол одоо миний болон манай хамтлагийн дуулах дуртай хамгийн гоё дуунуудын нэг. Тэгээд энэ дуугаа бас Чингис хаан анимашн энэ кинонд одоо мөнхлөн үлдээж байгаадаа маш их баяртай байна. Одоо нэгэсэндээ маш гоё түүхэн үйл явдал болж байна гэж бодож байна. Үнэхээр бид нар эзэн хаанаа магтан дуулалгүй л яг. Ер нь хаан хүн гэдэг бол зүгээр нэг дурын сонгуулиарч гараад хийдэг ажил биш л дээ. Тухайн үедээ бас хийдэг ч байлаа гэсэн энэ бол төрдөг гэж би боддог. Тэр заяагдмал шин чанар. Тэр заяагдмал шин чанар гэдэг бол хидийд хүчтэй хидийд тийм агуу мэдрэгч байдсан бэхээр зэрэг тэр хүн бид нэр их том юм ирээд байх шиг байна. Яг нарийнда бол энэ их том байгаа агуу байгаа хүмсүүдийн амлсан сүвтэй холбоотой байдаг болоо да. Амлсан сүв тэр хүнийг хүн болгосон хатан ухаантай холбоотой байдаг болоо да гэж би боддгийн. Тэгэхээр зэрэг энэ талигчийн бичсэн энэ хийн тухайн дуу бол энэ том зүйлийн шигтгэх болж орно гэдэг бол тэр хүнийг мөн чанарын хувьд бэлэгдэл чанараас нь бус хүн чанарын тодорхойлоход л илүү их зөв шийдэл болох болоо л гэж би харж бодож байна. Энэ дуу бол ээдтэй ер нь хүн хийгээ бурхансын шүтэж явсан тохиолдол бол нэг алдаа эндэл гараад идэг нь юу л доо. Тэгэхээр тэрнтэй ингэж уялдуулаад бодох юм бол тэр бэлэгдэл чанарыг бит зүйл болгон харуулхад энэ дуу бол үргээ гүйцэтгэнэ л гэж би ингэж бодож байгаа. Энэ дуу маань өөрөө бас мөнхийн бүтээл гэдэг нь харагдаж байна. Чингис хаан киноны саундтрак болж байгаад бол төсөгтэй хамтлагын болон энэ дууг сонсдог Монголын сонсогч бүхэн маш их баярлж байгаа. Хоёрдугаарт мөнхийн бүтээлийг хийгээд одоо мөнхийн орн руу зорьсон Андын хаан хамгийн сайхан одоо юу гэдэг сэтгэлийн бэлгийг одоо бид бүхэн өөртөөрөө дамжуулж ард түмэндээ энэ бүтээлийг ахин амьдруулж байгаадаа бид бүхэн маш их баяртай байна. Амьдрал бүрзгэр байна, барзгар байна. Хөгжихгүй байна, дэвжихгүй байна гэл их ярих юм да. Бие биеийн лүгээ нэг үгүй гоод цацаад байгаа энэ цаг үед бид чи ерөөсөө нэг бодож санах юмтай байвал яасан бэ? Харж үзэх юмтай юм байвал яасан бол доо гэсэн бодол хүн болгонд төрдөг байх гэж ингэж бодож байгаа. Тэгээд өөртөө чинь уулзаж ингэж ярьж чад энэ анимашн кино юм. Хийхдээ бол Монголын нууц төвчөөр хийнэ гэдэг бол их л том зориг, том зүрх, том ухаан, том сэтгэл надад харагдаж байна л да. Тэгээд төр ерөнхийлөгчийн зарлиг гаргаад айл өхнийг хоймортой залах эрдэнэ хэмээн тунхаглаж нууц товчоо гэж чинь хөлгөн их сударт зориуд зарилгаар тунхагласан шүү. Тэгээ энэ бол зүгээр тэнд авчиад баримтаглаад шоголдоод хоймортой залчихын чинээр биш л дээ. Энийг уншаасай.
уншихдаа юуг авах гэхээр зэрэг нь өмнөх үеийн түүхийг ухан судлахын хажуугаар Монгол хүн гэж хэрвээ хэмжээний хүн байх ёстой юм бэ гэдгийг ойлгон ухаарч төлөвшөхөд хэрэг болооч ингэж л төрийн тэргүүн нь зарлиг гаргаа болоо гэж би бодод байгаа. Тэгэхээр зэрэг дээр нь ингээд кино хийгээд ингээд ирнэ гэдэг бол энэ их уншиж судалсан хүмүүстэй цэцвулаатгсан зүйл огтоосон бус үлдэх үр хүүхдүүдэд ойлгосоо ухаараасаа бодоосоо санаасаа сэрээсээ сэтгэхээсээ гэсэн энэ их том зүйлийг л үлдээх зорж байгаа учраас энэ бол үйлсээ тэгшэрх ёстой ажлын нэг мөнөөсөө мөндөө гэж би бас дотроо их сэтгэл үеиг ер нь хэрвээ миний хэмжээ дамжаа бодол ухаан хэрэг болвол ер нь орчход яагаад болдгоо гэсэн бодол төрөөд байгаа байхгүй. Төрөөд байгаа. Тэгээ тэр чинь юу гэхээр зэрэг бид нар хий дими халгалж яхахын хооронд хамтраад яриад хэлцээд уншаад бодоод сэтгэхэд нэг юм үлдээчвэл энэ нэг хайрын үрээд байгаа цагийн ард гарчхаад нэг уужуухан амьсгаа авах бол сайхан байх болоо гэж ингэж бодоод байна шүү дээ. Өнөөдөр гинтхэн хүнд өгөөж өгдөг юм а гэхэд ээдтэй мөн хэрэг болох юм л болондоо гэж бас сэтгэл үеиг байна. Авж үлдэх ёстой юмнуудаа гүйчихсэн нэл горыг л өнөөдөр бид нар амсаад байгаа болоо таа л гэж бодоход явхад энэ бол эргээ та нар нь бодоо уншаа бодоо сэтгэе тэгээд юм хий тэгэд Монголын ирээдүй гэрэлтэй байна гэсэн сайхан зүйл хүнд хүрнө хаал гэж би ингэж бодож байна шүү дээ.